Хуульч шуухай эрүүгийн хуулийн 9-р бүлэг хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар танилцуулж байна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсвэл хамтран шийдвэр гаргаж эсвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл эсвэл хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж зөвшөөрөл өгч эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн. Эсвэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл эсвэл эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан энэ зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлсөн шийдвэр гаргасан зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд торгох ял оногдуулна. Шүүх эрүүгийн хуулийн 5-1-р зүйлс заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж эрх хасах, татан буулгах, хуулийн этгээдийн хөрөнгө орлогыг хураах албатлахын арга хэмжээг хэрэглэж болно. Торгох ял. Эрүүгийн хуульд заасан тохиолдолд 10,000 нэгжээс 400,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ял оногдуулна. Эрх хасах албатлахын арга хэмжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд эсвэл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах эсвэл эрх хасах албатлахын арга хэмжээ хэрэглэнэ. Татан буулгах албатлахын арга хэмжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах албатлахын арга хэмжээ хэрэглэнэ. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно. Хуулийн этгээдийн хөрөнгө орлогыг хураах албатлахын арга хэмжээ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө орлогоос алдтан гаргуулна. Хуулийн этгээдийн хөрөнгө орлогыг хураах албатлахын арга хэмжээг хэрэглэхдээ эрүүгийн хуулийн 7-гийн 5-р зүйлс заасан журмыг баримтлана. Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд. Бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд. Хуваах тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүрэг үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд. Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл хэлбэр үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд. Компани нь толгой компани түүний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн бол толгой компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатайгаар татан буулгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг эд хөрөнгө хуваарлагдсан хувьцаа эзэмшигчдэд үндэслэлгүйгээр аливаа хэлбэр арга хэрэгслээр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нийгмэл сонирхолтой этгээд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бусад хуулийн этгээдээс нөхөн гаргуулна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах боломжгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй бол шүүгч гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүрэг үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн гэмт хэргийн талаар мэдсэн эсхээс нь үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуульч шуухай хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.